Одон дор суух тавтай морил би болготлогч Инхбат. Аадар энер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц үх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын үрээтэй FS Construction-ы Морьтон Residence болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Boso Container компани Shira шар зүүнний хамттан ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн одон дор суугаар болон NTV телевизээр 83.3 107 хостелгоны одон радиогоор хүрч байна. За өдрийн танашаа. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань гарчигнаас эхлээ харагдаж байгаа бах. Тэгэхээр одоо энэ жил Монголын үндэсний тусгай тогтнолын хөдөлгөөн өрнөсний буюу те 115 жил гэж явдаг. За яг хуу 1911 оноор бодоод 2026 гэхээр 115 жил тохиож байгаа юм. Тэгэхээр яг өнөөдрөөс хэдүүлээ. Одоо 335 жилийн өмнө гэх юм одоо өнөөдрөөс 335 жилийн өмнө Монгол орн долон нуурын чуулганаар одоо халахын хан гэж үүдэг шүү дээ, тий. Ханууд манжийг дагаар орсон. Буюу хариг өрний иргэшээлд ингэж орсон байгаа. Ингээд Монгол гэдэг тусгаар тогтносон өрх хайл биш, манж гүрний нэг харьяа болж байгаа. Ингээд тэр чинь 1691 он гэдэг. Тэгэхээр өнөөдрөөс 335 жилийн өмнө болсон үйл явдал. За харин яг энэ манж гүрэн дагаар орсон 1691 оноос нь хоошоогоо 178 жилийн турш Монгол түмэн манжийн иргэшээлд байгаа гэсэн үг. За тэгэхээр тэр оныг бодглохлоор 1869 он болж байгаа. За 1869 онд ховдын туслан хэрэг шийдэх сайдаар томилогдсон Эрдэнэ Чинван Цэрэндорж гэж хүн байгаа байхгүй. За энэ хүн болохоор удам угсааг нь ярих юм бол одоо хошуу засаг хошоо Чинвангийн 7 дахь үеийн залгамжир ийм хүн байгаа. Шууд утгаараа гэх юм бол Алтан ураг буюу Их эзэн Чингис хааны отхон хүү Тулуун удам. Тулуун удмын Батмөх Даян хааны одоо бас удмын отхон хүү гэдэг шүү дээ. Отхон хүү гэрсэн жалаар хунтайж гэж байдаг. Тэр хунтайжийн шууд удмынх нь сурвалжид хүн байгаа. Тэгэхээр шууд Алтан ургийн одоо сурвалжид хүн бол таарж байгаа. Тэгээд хошуу засаг хошоо Чинвангийн 7 дахь үеийн залгамжир Цэрэндорж гэж хүн. За түүний ууган хөвгүнийг Минжид дорж гэдэг. Минжид дорж төрийн хэрэг зүтгэдэг ийм хүн байгаа. Гүн цолтой. Харин удаа хөвгүн нь болохоор лувсан молом гэдэг. Энэ хүн нь болохоор хувраг хүн байгаа. За тэгэхээр Эрдэнэ Чинван Цэрэндорж нь манжийн түгээмэл элбэгтийн 3 дугаар он буюу 1853 онд засаг хошоо Чинвангийн зэрэг залгамжилж улмаар Түшээдхан аймгийн Чуулган даргын албыг хашиж буй туршлагатай өвгөн ноён байгаа байхгүй юу? За Алтан ургийн туршлагатай өвгөн ноён. Тэгээ өвг дээдсээсээ уламжилж ирсэн тэр ноёны албаа залгаад явж байгаа ийм хүн гэсэн үг. Түүний эрдэм чадалтай альва хэргийг чин шударгаар гүйцэлдүүлдэг. Тэрийг нь одоо өндрөөр өнөлж одоо манжийн хаанаас манжийн ордноос одоо альбан тушаал алб гурчуурыг нэмж өлгдөг байсан ч гэсэндэ түүний өөрийнх нь хувьд болохоор Цэрэндоржийн хувьд болохоор шулуун шудраг зантай нутаг орныхоо төлөөх чин сэтгэлдээгээс болж манжийн эзэн журганаас баггүй дон хүрдэж явсан нэгэн гэж байна. За ийм нэгэн Алтан ургийн ноён өвгөн байх нь. За жишээлх юм бол Бадаргуул төрийн 10 дугаар он гэхээр 1884 он хэлдэг юм байна л да. Энэ онд нутаг хошуунда хятад худалдаачид доншуучдыг те байлгахгүй хэмээн энэ хүн хөөсөн байгаа. За хөөж туугаад нөгөө хятад худалдаачид нь бүгдээрээ зутгахдаа манжийн амбанд очиж зарга мэдүүлж байгаа. Тэгэхээр чин тухайн үед чин Монголын одоо тэр газар нутгийг чин те ар халах гэдэг халахын газар нутгийг чин болохоор манжийн 3 энэ амбан хуваагаас сахижж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр нутаг дээр байгаа нөгөө хятадууд чин тэр хошууных нь ноён хөөгд унангуутал нь том дарагдан те тэрний эзэнд нь буюу манжийн амбанд нь очиж ховлж байгаа байхгүй. Тэгээд Түшээдхан аймгийн Чуулган даргын албанаас нүртэл чөлөөлүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ноён бид нарыг энд худалдаа хийлэхгүй байна гэд хятадууд очиод ховлохлоор нөгөө манж амбан хэний талд үйлчилсэн байна те. Тэр Алтан ургийн ноёныг нь судлаас нь буулгаад нөгөө хэдэд боломжийг олгож байна гэсэн. Ийм л байр байдалтай байсан байна тухайн үед. За мөн тэр хошууных нь сан хөмрөг нэмгэн байхад ард түмний нуруунд дэр татвар ихт харж байна гэж тэмцдэг. Тэгээд тэрийг элтээр хэлж эсэргүүцдэг. Тэгээ хөнгөлөх зорилгоор өөрөө ямар нэгэн алхам юу хийж болох вэ яах вэ гэсэн юмудыг ирж хайж явдаг ийм хүн. Тэгээ тэр ирж хайж байгаа болгоныг нь анзаарсан манжийн амбан тэр болгон дээр нь хаалт тавьж тэ хуулиар хоригулж тэгэж ингэж зогсоож одоо энийгээс нь яг энэ үхмэл байдалтай нэг үхлийн тойрог шиг юм дотор нь тэ байнгын байлгаатай халцаа нохолтой гэсэн. За энэ мэтэр манжийн засаг захиргаантай зөрчилдөг болсон өвгөн ноён Цэрэндорж за өөрөө миний үед болдгүй юм бол те миний үр хүүхэд энийг гүйцэлдүүлнэ гэж бодож ирсэн байна. Тийм учраас өөрийн үр ачаа Монголын төлөө манжийн эсрэг үзлэр хүмүүжүүлэхээр эрс шийдсэн байна. За тэгэхээр нөгөө өөрөө хоёр хүүтэй гэж байгаа шүү дээ. Том хүн болохоор Минжид орчин болохоор төрийн алба гүйцэтгэж яваа уулна. Харин баг хүн болохоор хувраг лам номын эрх мөрлөд ингэ эхэлсэн. За яг энэ үед буюу 1869 онд өвгөн ванд нэг сайхан мэдээ ирж байгаа.
Тэр мэдээ нь болохоор түүний ууган хөвөн болох Минжид доржоос удам залгах хүү төрсөн шүү гэж нэгэн сайхан мэдээ ирсэн байна. Угсаа залгамжлах нуган өр мэндэлсэн гэсэн үг тийм. За тэгээд шин мэндэлсэн энэ ач хөвгүүндээ өвгөн ноён бол бүхий л найдалгаа тавьж байгаа. Бүхий л одоо юу гэдэг вүлээ те хамаг ямаал энэ одоо найдаж байгаа. Үйл хэрэг үйлчлүүлэх хүн гэж найдалгаа тавьж байгаа. Тийм ч учраас ирээдүйд дээгүр явахыг бэлэгдэн чин хатуу сэтгэлтэй байхыг өрөөч. Огторгуугаар аялагч буюу ханд алмаз эрдэн буюу дорж хэмээх нэрийг өгсөн нь өөрийнх нь нөгөө хүсэл тэмүүлэл зорилгыг нь гүйцэлдүүлэх мөн ач хөвгийнхаа бас хэтийн хэргийг бодож өгсөн хэрэг байна. За ингээд бидний мэдих ханд дорж гэдэг хүү тэнд мэдлж байгаа. За тэгэхээр түүний бага насыг болохоор ханд дорж хүүгийн аавыг болох сая хэллээ шүү дээ, Минжид дорж гэдэг. Минжид дорж гүнгийн хувьд болохоор өөрөө нөгөө төрийн алба хашиж нэгэн бие сэтгэлээ төр түмэндээ зориулна гэсэн хүн учраас өөрийн амар байдал, өөрийн амгалан сайхан байдал, өөрийн баян цатгалан байдлыг бодох гэхээс илүүтэй ерөөсө гэр орондооч үзэгддэг. Байнга л төр түмнийхөө төлөө явж идэг, энэ тэнд явж идэг, ингээд ажиллагаа явдаг. Гэр орондооч багахан үзэгддэг. Харин түүний эхнэрийг болохоор сосор гэдэг. Сосор гэдэг энэ эмэгтэй бол харин одоо энэ гүнгийн эхнэр биш үү те. Тэгэхээр чин бас л нөгөө нэг ингээд юу гэдгийг алтан ургийн ноёны залгамжилж байгаа гүнгийн эхнэр учраас бас л нэг юм хөрөнгөчний нөвчсөн арай хайтаахан. Тэгээд хамаг анхаарлаа хүүдэ хандуулж байгаа. Одоо эндээс харахаар нөгөө төрийн албыг залгуулж байгаа алтан ургийн ноёд маань хэрвээ үнэхээр баян цатгалан ч гэдэм үү те эрх дураараа ч гэдэм одоо бидний кинонд хардаг шиг тэгэл хамшлаг ардуудаа зарсан ингээд даралсан хүмүүс шиг хагдуулаад байдаг бол гүү. Нөгөө талдаа яах вэ гэхээр энэ сосор гэдэг эмэгтэй хатан биш үү те. Энэ хатан болон аав Минжид дорж хоёр нь хүүгээ ганц нуган үр биш үү те. Угсаа задгамжлах алтан ургийн угсаа задгамжлж байгаа хүү төрчөөд байхад нөгөө хүүгээ нөгөө хамшлаг ард мартынхаа хүүхдүүдтэй нийлүүлээд өдөржин хар бор ажил зарчдаг, явуулцдаг, гүйлгэждэг. Тэгээд хүүхдүүдтэй нутаг усныхан хүүхдүүдтэй тоглоод өдөржин одоо малчин айл гэдэг юм уу те малчин өрхөд маань ажил мондохгүй шүү дээ өдөөгийн ажилч. Тэгээд өдөржингийн ажил төрөл ингээд хийгээл нөгөө хүн бор ажил хийгээ гүйцдэг. Оройн ээж нь гэр орондоо нөгөө үлгэр туйлыг нь ярьж өгөх те өөрийнхөө боломж олцоогоо чадах мэдэх юм а заах гэх мэтлэн ингэж өсөж байгаа. За тэгэхээр тэднийх болохоор одоо булган уул гэж байгаа. Одоо булган уул болон хан жаргалант уулын өврөөр нутгалдаг ийм айл байсан. Тэгэхээр энэ хоёрын хооронд ингэж нүүдэлж зундаа, хаваржаандаа, намаржаандаа ч юм уу те ингээд нүүдлээд ингэж амьдэрдэг айл. Харин өвөлдөө болохоор өвгөн ван буюу одоо өвгөн ноён өвөө дээр нь очно гэсэн үг. Тэгэхээр Минжид дорж гүн болохоор аав руугаа очиж өвлждөг байх нь байна. За тэгэхээр өвөөгийнхөө одоо хүрээнд очиж өвлждөг. Тэгт нь харин нөгөө өвгөн ноён бол ач хүүгээ голдуу өөрийнхөө өргөнд байлгадаг. Өөрийнхөө өргөнд байлгана. Дээрэс нь эцэг өвгдийнхөө түүх томгийг өөрөө ярьж өгдөг. За тэгээд уншаад мэдээ сурахын цагт нь нэг ном өгнө. Дахиад нэг жоох юм ойлгодог болоод эхлэн гутал дахиад ном өгнө гэдэг ч юм ийм байдлаар хүүгээ хүмүүжүүлж байгаа. Гэхдээ эцэг өвгдийн түүх их эзэн Чингис хаан гэж те ямар хүн юм түүний хөвгүүд яаж байлдаж явсан яаж Монгол түмэн ингэж явсан яасан ийсэн өнөөдрийг хүртэл юу болсон бэ гэдгийг тэр хүүд өвөө нь өөрөө ярьж өгдөг байхгүй өөрөө алтан ургийн учраас. За ингэж явдаг. Тэгэн гутлаа ханд доржийг 7 нас хүрмэгцэн номын багш салж байгаа юм. Номын багш нь болохоор одоо Монгол бичигт сургаж эхэлсэн гэдэг. Түүний багшийг болохоор Данига гэдэг. За энэ хүн болохоор тухайн хошууныхаа нэртэй эрдэмтэй багш гүүш хүн. За бид нар чинь гүүш гэдгийг чинь одоо бол эрдэмтэн гэж баг тодорхойлж болох шүү дээ тий. Гүүш цолтой ийм хүн байгаа. За энэ мэтэр хүүг бол одоо сурч мэдэн өсөж торнож яг ингээд эд гэлтхэнж эхэлж явах буюу 16 настай байхад нь эцэг тэргүүн тайж Минжид дорж нь 6 дахь нас орчдөг. За тэгэн гутал нөгөө хүү чинь уул нь бол нөгөө нэг өвөө нь байгаад байгаа шүү дээ тий. Өвөөгийн тэр чиман гэдэг тэр цолыг ч юм уу тий тэр зэргийг ч юм уу залгамжлах нь бол аав нь واخгүй. Гэтэл аав нь өнгөрчлөө. Тэгэхэр чин одоо удам залгах ганц хөл энэ хүүлж байгаа байхгүй. За тэгэхээр өвгөн ноённы хувьд болохоор улам их анхаарлаа хандуулна. За энэ хүү төр залгах юм бол энэ хүүд төрөл бүрийн мэдлэг хэрэгтэй, боловсрал хэрэгтэй, тий ард түмнийхээ амьдрал байдлыг ойлгох хэрэгтэй, урд хоочих түүх ойлгох хэрэгтэй. Одоо үед бид нар яаж амьдарч байгааг мэддэг байх хэрэгтэй. Гадаад дотоодын улсуудын тий ямар байр байдалтай байгааг мэддэг байх хэрэгтэй гэд хүүдээ хамаг анхаарлаа хандуулж эхэлдэг. Ач хүүдээ. За ингэхдээ одоо өвөөгийнхөө сургаалыг анхааралтай сонсдог хүүд тий түүх одоо цаг үе хэтийн үйлдэлүүдийг нь ойлгодог буур суурьтай. Дээрээс нь хэрсүү нэгэн болж өсөж байгаад нь баярлж ирсэн.
За тэгин гутлаа. За одоо бидний те өвөөгийнх нь олгож чадах мэдлэг энд хүрлээ. Тэгээд багшийнх нь те тэр гүүшийн олгож чадах мэдлэг энд хүрлээ. Одоо ингээд төрийн алба салгадаг болохын тулд те дахиад манж хэл тухай үед чинь ерөөсөө хоёлоо ярьжсэн шүү дээ. 1900-аад оны ихэнх үе гэхэд чинь л те Монгол 50000 хятад худалдааны пүүс байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр тэнд чинь нөгөө хятад иргэдийн тоо их байгаа, манж хүмүүсийн тоо их байгаа. Тэр хүмүүстэй ойлголцож харилцаж ингэхийн тулд манж хэл мэдэх хэрэгтэй болно. Хятад хэл мэдэх хэрэгтэй болно. Төрийн албыг мэдэх хэрэгтэй болно. Тэгэхээр цэрэнд орж вангийн хувьд болохоор ач хүүгээ төрийн хэргийн боловсрол олгуулахаар их хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албаны сургууль руу илгээж байгаа. Тэгэхээр хараа өөрийнхөө одоо ноёны те алтан ургийн ноёныхоо суудлыг залгамжлуулж байгаа хүүдээ хүрээнд байгаа манжийн амбаны дэргэдэх төрийн албаны сургуульд бэлтгэж байгаа биз. Бүр ийм болтлоо Монгол түмэн манжийн хараанд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо сум гэдэг юм аймаг гэдэг юм уу тэр хошууг захирагч байгаа ноён нь хүртэл төрийн хэргийг тэр манжийн одоо төр явуулдаг эргээл сурч авна гэсэн үг байхгүй юу. За ингээд хүүгээ хүрээр илгээдэг. За хоёул хамтаа хэлчих яаж. За тийм. За ингээд өнөөдрийн дугаарыг маань бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Moncondi брендийн одоо цоо шинхэн бүтээгдэхүүн болох Shira шар сүний хамттан ивент итгэж байгаа. За энэ хамттан маань дөнгөж сайхан зах зээлд шинээр гарсан. За бүтээгдэхүүний ач холбогдол нь D болон B витаминаар баялаг. За элсэн чихрийн агуулмж багтай. За уургийн байгууламж өндөр. За мөн кальц, цайр агуулснаар юм давуу талтай бүтээгдэхүүн байна. За ер нь бол бидний сайн мэддэг шар сүний хатуу чихрийг 90-ийн хэлбэртэй болгоцсон ийм гоё чихрийг одоо худалдаанд гаргасан байгаа юм байна. Энэ Moncondi брэнд гэх юм маань цагаан эдийг их бүтээгдэхүүнтэйгээ хойлж одоо цагаан эдийг ашиглаж одоо хийдэг юм гоё бүтээн брэнд байж байгаа тийм. Яг Монгол гэдэг тэр агуулгыг маань одоо багтаасан ийм гоё брэнд маань өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За худалдаалж байгаа цэгүүд нь баруун дөрвөн зам болон 5 шар байдаг боосогийн агуулгаар худалдаалж байгаа. За мөн бүх сүлжээ дэлгүүрүүдээр бүүн төвөөр худалдаалж байна. За Moncondi гэдэг нэртэй Facebook-ийн одоо хуудас байгаа юм байна. Эний чатботоор онлайнаар захиалаад хургуулж авах боломжтой байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд одоо төрийн хэргийг залгамжлуулахаар хүүгээ бэлдэж байгаа энэ хүний ач хүү болох хамт орж маань их хүрээлөө төрийн албаны сургууль сурахаар ирж байгаа. За тэр үед болохоор их хүрээг ер нь ямар хуу гадлаа хэлээд ярьчих те. За ер нь бол халахын их богд гэж болно. Халахын их богд жавдсан там худагтын өргөө болсон. Их хүрээ нь олон газар сэлгэн нүүдэлж явсаар 1778 онд одоогийн энэ нутагт суурьшмал болсон билээ гэж байгаа. Энэ өгүүлбэр айгүй чухал өгүүлбэр. Тэгэхээр анх дугаар богд гэж хэлнэ те. Нэгдүгээр богд гэж хэлнэ. Өндөр гихэн зан газар. Түүний одоо өргөө болж исэн. Тэгэхээр эн чинь Өвөр хангай аймагт эхлээд үсэж байгаа шүү дээ тий. Одоо өргөө гээд номын хүрээ гэдэг ч юм уу нэрийн солиодод явах гэжсэн дээ. Анхны үүсэл нь бол Өвөр хангай аймагт үсэж байгаа. За тэгээд ингээд хид хідэн удаа нүүдэлж явсаар хагаад одоогийн суурин буюу яг энэ Алтан дэвшийн хөндийд Улаанбаатарын суурин дээрж байрлаж байгаа байхгүй. Тэр нь болохоор 1778 онд яг энд ирээд байрлсан гэдэг. За тэгсэн чинь 1778 онд шүү дээ тий. Манжийн халах хамбан гэж бий. Манжийн халах хамбан санзаад оржийн өргөн мэдүүлснээр манжийн тэнгэрийг тэтгсэн хаан богдхан уулыг тахилагт их хайрхан болгон богд жавзан дамп хутагтын суурин өргөөг энэ уулын өвөрт туул сэлб голын хөвөөнд байрлуулахыг зарлагдсанаас хойш их хүрээ энд өргөжж тэлсээр ирсэн юм а гэж. За одоо тэгэхээр энэ хүрээ Улаанбаатар гэдэг маань яаж энд нүүдэлж ирсэн, яаж хин сойргосон яасан бүх юм ингээд ойлгомжтой болж штэ. За эдгээр залуу ханд дорж байгаа. Хүрээнд ирэхтэн штэ тий. 5 дугаар богдын үед баруун дамнуучны гудамны элдв худалдаа, арилжаа, ууш, цэнгэний газрын бузартсан агаар зүүн хүрээнд орж ирж хутагтын суух сүмийн ариун агаарыг бохирдуулж байна хэмээн гандангийн толгойд нүүдлэн ирснээс хойш тэнд гандан хийд баригдах болсон байна. За энэ үед болохоор баруун дамнуучны гудамжинд Орос, Хятад болон газар газрын худалдаачдын дэлгүүрүүд байсан. Тэгээд уушийн газар Гуанзууд байдаг. Элдв янзын хүмүүс холхилдсон олон хөрийн газар байлаа. Тэгэн гол манай ханд орч хүүч нэг 16 мурга орчим настай байхдаа ирж байгаа шүү дээ тий. Ирээд энэ болгон өөрт нь үзээгүй хараагүй сонин хачин зүйлс. Хаан харж яриад байгаа мэдтгүү бөөн энэ шууган мууган тий тэгэл ингээд худалдаа наймаа тэгэл олон өнгийн хувц сунар олон өөр сүсмийн хүмүүс гэх мэтлэн тий. Энэ болгон хүүд маш их сонирхолтой байгаа. А дээрэс нь хотын зүүн өмнө хэсэг гэж байна. Одоо хотын зүүн өмнө хэсэг. За энд болохоор Маймаачин хот гэж байна гинэ. Маймаачин. Тэнд манжийн амбан сайдын газар нь байдаг. Их хүрээнд байдаг манжийн амбаны одоо сайдын газар нь байгаа. Хятад иргэдийн хороол ус байгаа. Хятад худалдаачдын пүүс мөн янз бүрийн шашны сүм хийдүүд байна гинэ. Тэгэхээр чин тэнд зөвхөн одоо нэг бурхны шашин гэхээс гадна тийм байна. Гүнз богдын сүм. За одон сүм,
цагаан малгайтны сүм, дарь ихийн сүм, гисэр сүм, эрлэг хааны сүм, эрлизийн сүм, урчуудын сүм гэх мэтлэн олон төрлийн сүм. Тэгэхээр чин тухайн үеийн одоо манай орон нутагт байгаа тэр хүрээ мүрээ одоо вангийн хүрээ мүрээ гэдэг ч юм ингээд тэр болгон чи өөрсдөө гэсэн бас хийдтэй тэрийг хүрээлжил бууж байгаа шүү дээ. Тэгээд одоо бурхны шашны дээр юм мэддэг хүмүүс байж идэл хотод чин ийм олон төрлийн сүм одоо юу гэдгийг шашны төрөлж тийм үү те ийм зүйлүүд байсан байх юм байна. За энэ болгоноор хамт орж өөрөө орж явсан. Бүгднгээр нь орж үтсэн. Тэгээд газар газрын ёс өөр байдгийг таньж мэдээд учрыг нь олохыг чармаан тийм няхуур харж явсан баг. За хүрээний баруун өмнөд хэсэг. Одоо сая зүүн өмнөдийг ярьсан шүү дээ, маймаач жоод. Баруун өмнөд хэсэг. За ийшээ болохоор дунд голын ирэг гинэ. Дунд голын ирэг дээр одоо Монголын алтан уургийн нөгөө хан ноёдын хороо голцоо байрладаг. Энд нөгөө дайчин вангийн хороо гэж өвөөгийнх нь нөгөө юу штэ дайчин ван гэдэг. Өвөөгийнх нь хорооч гэсэн юм байдаг. Тэгээд өвөөгийнхөө хороонд ирж бууж байгаа байхгүй. Тэгэхээр чи өвөө нь нутгадаа байгаа ч гэсэндээ түүний суух хороо нь Улаанбаатар тэр хануудын хороонд ч юм уу тэр ноёдын хэсэг дээр ч юм уу байдаг байх. За ингээд өвөг эцгийнхээ хороонд буугаад тэгээд амбан сайдын дэрэгдэх сургууль явж эхэлсэн байна. За сургуульд болохоор нөгөө нэг төрийн одоо бичгийн их зохиогч тий. Дээрэс нь манжийн энэ хууль дүрмүүдийг дээрэс нь манж болон хятад хэл заалгаж байгаа тэнд. Тэгээ нөгөө хүүч угаасаа багаас нөгөө нэг ээжээрээ жингижсэн өвөөгөөрөө яриулж исэн тэр эрдэмтэй гүүшин шав. Ер нь ингээд сургуульд орохоос өмнө бас нэг жоохон ингээд эмээ өвөөгөөрөө ч үгүй юм ээж аваараа ч юм уу өсөг заалгацсан хүүхдэлт ямар байдаг вүлээ бүр онцгойрдог штэ. Яг тэрнтэй адилхан угаас тийм эрдэм номж шамдуу те шамдуу ийм хүн учраас багш нартай онцлогдол төд бодлого хичээл номонд үнэлдэж эхэлсэн байна. За ингэхийн хажуугаар одоо нөгөө хүрээнд байх тэр үед чинь нөгөө бурхны шашин зохиолж байгаа том шашин учраас те түүнд чинь өөрийнх нь үеж хэцүү хүүгүүд мөгөө дийлэнх нь нөгөө нэг лам ноёдын тэ хүүгүүд болцсон. Тэгээ ламд ховор хүүхдүүдчсэн зөндөө ийм хүүхдүүд байгаа. Тэгээ өөрөө нөгөө нэг ноёдын өргөнд байгаа учраас ноёдын өргөний хүүгүүд мөгүүд гэх мэтчлэн одоо эдэртэйгээ нийлээд тэ танилцаад ингэж явж байгаа. Ингэж явсаар хагаад 1887 болж байгаа. Хүрээнд одоо 2 жил гарсан болсон биз дээ. Хүрээнд 2 жил болж байгаа буюу 1887 оны зуны даншиг наадам гэж болохгүй юу. Энэ даншиг наадам дээр 18 настай болсон хандд орчин. Ингээ явж хагаад өөртөөгөө яг нас чицв залуухан 8 дугаар богд нутагтай таарч байгаа байхгүй тэнд. За тэгээд тэнд танилцж байгаа. За тэгээд танилцаад тэгсэн чинь нөгөө нэг энэ наадам болоход чинь ингээд одоо юу гэдгийг богдын асар гэдэг ч юм уу те ингээд ноёдуудын асар гэдэг ч юм ингээд байдаг юм байна л да. Тэгэхээр тэр нөгөө нэг хоорондоо ингээд одоо золгоод минь тусаа мэдээ те нэг айрг уух мохын боломжтой. Тэгээ хүү одоо богдын асад ороо сууж байгаа байхгүй. Тэгээд богдтой юм ярихын хажуугаар нэг айрг мариг уугаа сууж байгаа. Тэгсэн чинь урдуур нөгөө хятад худалдаач модалтаач шууд нөгөө богдын асрын урдуур шууд ингээд явж мовчин гинэ. Ихнэр мөхнэртэйгээ. Тэрийг харсан нөгөө нэг 18 настай 8 дугаар богд чинь өөрийнхөө нөгөө туслах одоо ламнар гэдэг юм уу те тэр хүмүүсээ дуудаад яагаад энэ хүмүүс энүүгээр ингэж дураараа яваад байгаа юм бэ? Яагаад ингэж халахын богдын өргөний удуур ингэж дуртаас хэлгүүлээд байгаа юм бэ? Наад хүмүүстэй цааш нь санал бити нааш нь явуулмаа л гэд. Яг тэрийг нь хажууд нь сууж яваа хандд орж за эндээс юу харж байгаа вэ гэхээр за богд бол те ер нь бол ёс төрөө эрхэмлдэг юм байна. Дээрэс нь бас манж хятадуудад тиймч таатай биш юм байна гэдгийг анзаарч байгаа. За энэ цагаас хойш энэ хоёрын нөхөрлөл бие бинийгээ таньж мэдэх ойр ойрхон уулзаж зөвлөж явах. Тэгээд ханд төржийн өвд нөгөө нэг хөрөөлөгөө өөрийнхөө нутг руу буцчаад эргэж ирэхдээ богдод бас ингээд нутгийнхаа имийг авчиж өгөх мөх гэдэг ч юм уу. Иймхүү байдлаар энэ хоёрын харилцаа нэлээд танилцж дотноссон байдаг. За тэгээд тод удалгүй одоо нөгөө бага наснаас нь өөрийг нь яг тэ чиглүүлж ач хүүдээ хамгал одоо сайн болгоныгоо залан эрдэнэ номд чиглүүлж шамдуулж явсан өвгөн ноён Цэрэнд орчин 1891 онд таал төгсөж байгаа. Тэгэд энэ таал төгссөн мэдээг аваад мэдээж хүү очиж штэ тий. Ингээ очсон. Нутаг орондоо Амбан ван гэдэг байсан. Энэ хүнийг Цэрэнд оржиг. Амбан гэдэг чинь тэр манжийн амбаныг хитээд байгаа штэ. Гэтэл тэр манжийн амбантай зэрэгцгүй хэмжээний ард түмэн нь ингэж хайрлж хүндэлдэг ийм ноён байгаа. Тэгэхээр энэ алтан уургийн энэ ноён нь бие барахаас өмнө буюу нас барахаас өмнө бичүүл үлдээсэн гэрээсэл байна гинэ. За тэр гэрээсэл дээр яасан гэхэлэр халахын хамгийн том хошуу болох Түшээдхан аймгийн Дайчин вангийн хошуу үүний зэрэгээ залгамжлуулахаар өөрийнх нь ганц итгэл найдвар болсон хайрт ач хүүдээ өвлүүлэн үлдээсэн байснаа гэрээсэл дээр үлдээсэн байсан. За тэгэхээр энэ одоо хүүг анх төрсэн цагаас нь ахуулаад сонссон тий. Тэгээд хүмүүс сургууж хүмүүжүүлсэн өсгсөн энэ болгоно нь ерөөсөө яг л энэний төлөө байгаа байхгүй тий. За ингээд өвөө нь ямар ч гэсэн өөрийнхөө одоо хүү заламжлуулах байсан аав нь өнгөрцөн. Тэгэхээр хүүгээ даваад ач хүүдээ өөрийнхөө тэр алтан уургийн залгамжилж яваад залгамжир ноёныхоо одоо зэргийг залгамжлуулж байгаа байхгүй. Ингээд
Бадаргуул төрийн 18 дугаар он буюу 1892 онд Манжийн эзэн хаан Гуансюн зарилгаар 23 настай хандд орчид хошуу засаг хошоо Чин Вангийн 8 дахь үеийн заламжлуулах ёсыг үлддэг. За тэр үед хошуу захирч болсон хүн Манжчин улсын хаанд биеэр очиж үзүүлэх ёстой. Бие очиж үзүүлэх ёстой. Тэр байр байдлаас нь одоо харах гэдэг шүү дээ. Одоо жишээлбэл Манжийн амбангууд ингээд аргалахыг хуваага захирж байгаа гэсэндээ тэрний доор хошуунууд байх нь хошуунуудын ноёдууд нь алтан уургийн ноёдууд байгаад байдаг. Тэгин гутал залгамлаад гарч ирж байгаа хүн нь хэр Манжийн төрд итгэлтэй байдгийг, хэр үнэн чинь те авч байгаа албан хучуурдаа ямар байдгийг, тэдний одоо хошуунд ямар хүн ам байдгийг, ямар татвар төлдгийг, магадгүй юу байдгийг гэдгийг мэдхийн тулд ингээд залгамжлах болгонд нь Манжийн хааны ордонд очиод хаанд өөрийн биеэр бараалхаад те одоо өвдөгс гэдэг юм уу яадгийг ингээд тэгээд өөрийг нь танилцуулаад тэр байр байдлаас нь Манжийн хаан шинждэг ч гэдэг юм уу. Ийм үйл явдал болдог. Гэтэл тэр үед очиулахтай шүү дээ те ханд төржиг очиулаагүй. Яагаад юм гэхэлэр Манжийн хаан одоо юу гэдгийг хаан эзэнтэй уулзахад маш юу байх хэвээр эрүүл байх хэвээр гэдэг юм уу те одоо ямар нэгэн өвчтөө байх ёсгүй гэдэг. Тэр үед одоо улаан бурхан цагаан бурхан гэдэг ч юм уу тийм өвчнөр өвчлөлтсөн бол дархлаа суудсан. Тийм учраас хаантай уулзаж болдог. Тэр үед ханд дөржийн хувьд болохоор энэ 23 наснда одоо ноён залгахдаа тэр өвчин тусаагүй байсан. Тийм учраас энэ хүнд нөгөө дархлаа суугаагүй байгаа гэдэг утгаар одоо шууд тэнд нь одоо нутагт нь ноён залгах одоо юуг нь үлдээл хаантай уулзуулаагүй байгаа байхгүй. За ийм юм болсон. Тэгээ нүүр учруулаагүй. Түүний хошуу гэх юм бол те одоо энэ халахын хамгийн том хошуудын нэгийг хүлээж авч штэ энэ 23 настай хүү. Тэгсэн чинь түүний хошуу нь болохоор 7 бүтэн 1 хагас сумтай гэж байгаа. Тэгээд сум болгоно цаашаага баг болон 10-д хуваагддаг. Манжийн засаг захиргаанаас гаргасан энэ хуваар нь цэргийн зохион байгуулалтаар хийгдсэн бөгөөд нэг сумаас 150 цэрэг бүртгэлтэй байсан гэж үзэх юм бол Дайчин Вангийн хошуу 1125 цэрэг дайшлан гарах үүрэгтэй ийм хошуу байгаа. За тэгээд өөрийн хошууны хэргийг мэдэн эрхэлж, ард иргэдийн заргыг шүүн тасалж, алба говчуур хураах, хишиг тараах, тайж нарыг томилох, газар бэлчээр хуваах гэх мэт ажлыг эрхэлдэг. Одоо тэр ноён бол түүний хошуунд 161 тайж зэрэгтэй хүмүүс байгаа. 161 тайз зэрэгтэй гэхээр алтан ургийн 161 үнэтэй гэсэн үг. Үн дундаас бол нөгөө хог тайж гэх мэтлэн те хөрөнгөний хувьд багассан ч гэдэм ийм хүмүүс бас байдаг. Тэгэхээр залуу ноёны өмнө бол нэг талаар хошуу нутгаа өвөөгийнхөө тэгж авч ирсэн 7 үе залгамжлаад 8 дахь үе авж байгаа эн чинь удам судрынх нь маш том үүрэг хариуцлага байна шүү дээ. Тэрнийгээс гадна хошуу нутгаа өөдөн татах, хамслагт ардынхаа итгэлийг олох. Нөгөө талдаа энд чинь ганцхан Монгол түмэн байгаад байгаа юм биш. Манж, Хятад, Төвд Монголын ихэс дээдсийн ааш аягийг тааруулж тэ учрыг олж харьцах яггүй асуудал тулгарч ирсэн. 23 настай хүүд. Тэгээд нэгэнт улс гүрнээ харийн гişэлд байгаа нөхцөлд тэ Ямал бол Манжийн эсрэг гэдийгээ дэж болдог. Ямал бол гэдийгээ цаалаад дэж болохгүй. Энэ 8 наснд нь халтай, хошин нутагт нь халтай. Нөгөө талдаа өргөлж бас тонгоож бүхийхэд байх хэцүү. Энэ болгоны одоо нарийн утсыг олж тунгааж ажиллах ийм л үүрэг энэ хүүд ирж байгаа. За тэгэхээр энэ хошууны хувьд болохоор хойд талаараа ос улстай хэлдэг. Халахад томоохон тооцогдох бас сүм хийдүүдтэй. Тэгэхээр халахын олон одоо сүсгтэн олон маань энэ одоо хошуунд бас ирж тэ сүсгэлгээ гэсэн үг. Вангийн хүрээ нь болохоор 12 аймаг, 27 татсантай 1500 гаруй ламнар шавлан суд гэх мэт. Ийм бас том. Тийм байна. Одоо нэм төв болсон газар байгаа байхгүй. За тэгээд өвгөн ноёны шийдвэрч гэсэндээ те өвгөн ноёны хүүдэ үлдээж байгаа энэ шийдвэрч гэсэндээ буруу байгаагүй. Түүний ачгүй үнэхээр л багын нөгөө нэг ямар гэж хэллээ. Яг л тэр зангаар альваад маш хүлээцтэй ханддаг. Их бойр сууртай, ардтаа элбэрэлтэй, ард түмэндээ маш элбэрэлтэй нэгэн болж ирсэн. Түүний гэргий болсон сэвждмаа хэмээх бүсгүй байгаа. Энэ бүсгүйч гэсэндээ түмэн олондоо сайхнаараа одоо илгэсэг дотноороо Монгол ааш аягтаагаараа ёс журмаа мэддгээрээ сайшаагдах болсон байгаа. Шагшигдах болсон байгаа. За ингээд ямар ч залгаж гарч иж байгаа энэ залуу ноёны талаар бол тухайн хошууны ард түмэн бол бүгд л ам сайтай байна гэсэн үг. Одоо тэрээр өвөөгийн нөгөө нэг хайртай хүү гэдэг юм уу те хайртай бяцхан хүү биш гол итгэл найдварыг жинхэнэ утгаар нь гүйцэлдүүлэх эрдэмтэй бол эрдэмтэй мэдлэгтэй бол мэдлэгтэй ёстой бол ёстой яг нөгөө нэг эрен гүйцсэн ир болж байгаа байхгүй. За тэр үед Монгол орны улс орны байдлыг товчхон ярьж өгье. Манжаас Ар Монголд нөгөө 3 амбан захин суудаг гэсэн шүү дээ те. Ар Монголыг 3 амбан хуваан захирдаг. Нэг амбан бас байж болохгүй гэдэг шүү дээ. 3 гэдэг те. Яагаад тэр удирдлагыг бас хувааж яана гэдэг. За тэгээд улаастай амбан гэж байгаа. Одоо хүрээний амбан гэж байгаа. Дээрэс нь ховдын амбан гэж байгаа. За энэ гуруула өөр үүрэгтэй бас. За жишээлбэл ховдын амбан нь болохоор ховдын хязгаарыг мэдэн шийдэгдэг. Одоо манай баруун тал те ховдын хязгаарыг мэдэн шийдэгдэг.
За хүрээний амбан нь болохоор Түшээд хан Сэцэн хан аймгийн хэргийг мэддэг. Шууд мэддэг гэсэн үг. Тэр асуудыг бүгдийг шууд мэднэ. Тэгэнгүүт Улаастан амбан нь болохоор энэ хоёрынхон дээтэл төр буюу Жанжин амбан гэж явдаг. Жанжин амбан яах юм гэхээр халахын хэргийг голлон мэддэг. Бүр том амбан байх нь шүү дээ, 3 амбаны. Ховд хүрээний амбаныг захирдаг байснаас гадна Засагт хан Сайн Ноёнхан аймгийн хэргийг шууд мэдэн шийтгэдэг ийм амбан байгаа байхгүй. Тэгэхээр их гүрнүүдийн эзэрхэлд хүчин мөхөдсөн Манжгүрэн дотоодын бодлогодоо өөрчлөлт оруулж орчин цагийн дэвшлиг улс орондоо нэвтрүүлэх оролдлого хийж эхэлсэн нь одоо энэ зах хязгаарын нутгуудад шинэ нөхцөл байдал үүсгэн Монгол лам ноёдын дургуустыг хүргэж эхэлсэн байна. За яг энэ үеэр. За яаж юм гэхлээр нөгөө нэг Манжгүрэн чин өөрсдөө дэлхийн одоо хамгийн хүчрэг гүрэн гэж бодож идэл одоо өрнөдийн барууны том эзэнт гүрнүүд бас одоо тэднэртэй худалдаа 8 хийж эхлэв. Тэгээ сүүлдээ бүр одоо зах зээлийг нь задлах гэж хүчээр дайн хийн, хоёр удаа хар тамхины том дайн хийдэг мэхмэчлэн энэ болгоныг хийж яваад сүүлдээ манжчин болохоор даныг өсөндөө бид нар орчин үеийн те ийм болохгүй бол хитрхи хоцрогдсон байдал байх гад байна гэд шинжилгээг хийж эхлэхдээ анх нөгөө нэг 1691 онд одоо тэ 7 нуурын чуулганаар халахтаа байгуулж исэн тэр 5 зүйлийн гэрээн дээр дурдгдсан зүйлүүдээ багаар хөндөд эхэлдэг тийм. За яг тэрнийх нь одоо анх тийм байжгаад ийм болоод эхэлсэнд нь манай Монголын их эстэй болон Алтан уургийн ноёд болон лам хотгодод дургууталтай байгаа л гэсэн үг. За үүнтэй зэрэгцээд Чингүн хаан төржийг Бадаргуул төрийн 26 дугаар он буюу 1900 оны хавар Бээжинд дуудаж байгаа. Уулзаагүй шүү дээ, үзээгүй байгаа. Тийм учраас одоо дуудаж байгаа байхгүй. За Бээжин хотноо Манжин их эзэн хааны Түмэн амгалант ордон гэж байгаа. Энэ ордонд халах Монголын Түшээд хан аймгийн туслагч Жанжин, Эрдэнэ дайчин Хошоо Чингүн ханд орж Бадаргуул төрийн их хаан Гуансюнд бараалхалж байгаа. За тэгэхээр тэр үед Дайчин вангийн Хошоо ноёны зэрэг залгаад 8 жилиг ардаа үтцсэн байсан. Дайчин ванг Түшээд хан аймгийн жинхэнэ туслагч Жанжин хибээгээр томилхож байгаа. Тийм болохоор арга буюу дараагийн алтан шалтан томилох болсон учраас арга буюу дуудсан энэ байгаа байхгүй. За одоо уулзъя гэж. Энэ үед ордны хойморт Манжин хаан болон Бэлэвсэн хатан Цэси сууж байгаа. За тэгээд залуу вантанг ихэд сонжин харсан Цэси төрүүлж амд ээж гэнэ. Тэгснэ вантан та хэдэн настай билээ гэж асууж байгаа. Ханд доржийн хувьд болохоор энэ жил 31 нас тохиосон билээ гэж хариулж байгаа. Залуу вантанг ихэд ихэмсэг байгааг анзаарсан Гуансю гэдэг хаан, Манжин хаан те. Танаа хошуу халахын хамгийн томоохон хошууны нэг хэмээн дуулсан. Уртааш өргөөж хідэн ли газар байдгийг вантан та мэдхүү гэж асууж байна. Энэ нэг талтаа нөгөө нэг ихэмсэг гэдэг юм уу те нэг юм юу гэдгийг нэг юм ноён байдлаа алдахгүй байгаа гэдэг ч юм уу ийм байгааг нь анзаарчаад мэдгүй зүйлийг нь асууж байр залдуулах гэж байгаа хэлбэр ингэнэ. За ингээ асуусан чинь ханд дорж болохоор огтхон ч нөгөө нэг мэдгүй үндэ хүн чинь сандардаг шүү дээ. Дарга зэрэг ингээ асуугаа сандраад байдаг шүү дээ те. Ямар ч тийм юм гаргалгүйгээр ямар ч сандрал байхгүйгээр эзэн хаантан минь ээ те. Манай Монгол нутаг өргөн уудам тул газрыг лигээр хэмждэг юм аа. Өртөөгөр хэмждэг билээ. Манай хошуу умраас өмнө хүртэл 8 өртөө. Өрнөөс дорн хүртэл 12 өртөө байдгаа. Химэн төв байдалтай хариулсан баг. За тэгсэн чинь нөгөө ер нь бол жоохон деми юм асуучлаа шүү дээ. Асуудал өөрийнх нь асуултанд өөр хариулт хэлээ. Нөгөө хариултыг ойлгохгүй ч юм нэг иймэрхүү юм асуугаад хэцүүхэн байдалд орцныг нь ойлгоцсон нөгөө Цэси хатан чи хажуудлаас нь орж ирж байгаа. Тэгснэ за та нэг хятад хэлээр сайн ярьдаг юм байна те. Үнэхээр сэргэлэн залуу байна. Залгамжилсан хошууныхаа хэргийг сайтар мэдж сайн захирч яваарай гэж хэлээд. За тэгээ гаргаж байгаа байхгүй. За тэгэхээр энэ уулзалтаас ер нь юуг хараад байгаа юм гэхэлэр юу харагдах вэ гэхэлэр те. Одоо Чингүн хаан доржийн хувьд болохоор Манжин одоо юу гэдэг Монгол төмнийг иршэлдэ оруулсан 170 80 жил болж байгаа тэр Манжин их хаантай уулзж байгаа хэрнээсээ тэнд ямар ч айсан эмээсэн байдал алга. Тэгээд бас хүндлэхгүй нэг юм дипломат ёсыг зөрчсөн тийм үйлдэл гаргасангүй хүндлэлээ үзүүлсэн нэг яа игээд яаж ч болдгоо тэ тэгсэн хэрнээсээ нэг юм өөрийн гэсэн юм нөлөөтэй нэг юм хүн байгаад байгаа ийм үйл явдал байхгүй. За тэгэхээр түүний нөгөө гадаад харилцааны төгс мэдрэмжтэй болохыг эндээс харж болж байгаа. Түүний хувьд бол гадаад харилцааны төгс мэдрэмжтэй. Яг энэ хэлж байгаа үг гэдэг нь нөгөө талаач бас буруудахгүй гэхдээ бас Монгол орн чинь те хятад шиг ийм жижигхэн лигээр газараа хэмждэг биш өргөн уудам нутагтай ийм асар том орн шүү гэж цаагаараа тэр Манжин хааныг бас ингэж хилээд байгаа тийм нарийн ухаанууд бас явж байгаа юм байна энэ хэдэн өгүүлбэр дотор битүүхэн ёгтлж байгаа байхгүй те. За ингээд 1900 онд Чингүн хаанд орж Улаастайн туслах жанжнаар томилогдсон бөгөөд Манжин төрийн бодлогын мөн чанарыг мэдэрч бусад ноётын хилцэх дургуутслын үгийг сонсож эхэлжээ гэж байгаа. Одоо тэгэхээр нөгөө сайн хэлсэн шүү дээ. Мөшөө Монголыг 3 хүн захирж байгаа 3 Манжин амбан байлаа. Хамгийн хүчтэй одоо том захирагч нь Улаастайн амбан гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Улаастайн амбаны туслагч
жинхэнэ жанжин болж байгаа байхгүй. Тэгэхээр бүр илүү улам ойтож байгаа л гэсэн үг. За тэгээд ингээд эхлэнгуут л тэндээс юу бол сонсох юм гэхлээр нөгөө улаастан амбан чин гол нь цэргийн зориулттай. Тэгээд тэнд чин одоо аргалахаас татсан цэргүүдээ тэнд төвлөрүүлдэг. Тэгин гутлаа манжид босч байгаа бослого, манжийн нөлөөний орнуудад болж байгаа бослого тэмцэл, одоо дотоод буюу манж дотор хятадд болж байгаа бослого тэмцлүүдийг арга халахаас татсан цэргүүдэд дардаг. Тэр цэргүүдийг татан төвлөрүүлдэг газар нь улаастай. Тэгэхээр тэр улаастай цэргүүд төвлөрж байгаа газрыг захирддаг тэр амбаных нь жинхэнэ туслах жанжин болчихж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг дайн тулаан ч гэдэг юм уу хятадд бас ингээд нөгөө нэг бослогны тэр юм их гараад эхлэнгууд л манжийн төрөөс хаанаас болохоор татваруудыг нэмээд улам ард түмнийг өгөөрүүлж байгаа. Дээрээс нь одоо цэргийн тоотлогоог юу гэдэг цэргийн тоог улам хүчээр нэмээд цэрэг татлагыг улам эрчимжүүлээд энэ болгоныг мэдэрж байгаа хошуу ноёдууд нь одоо тэр манжийн амбанда дургуцлаа болоо хоорондоо зөвшөлдсөхдөө энэ бүр арай хитэрж байна гэх мэт энэ яриануудыг нөгөө жинхэнэ туслагч болсон байгаа хандд орчин бүгдийг нь сонсож байгаа мэдэрж байгаа л гэсэн үг юм. Яг энэ үйл явдал болж байхад үүнтэй зэрэгцээд биш үү те. Хятадд өрнөсөн тэр Эхэтваны бослог гэж байдаг. Боксчдын бослогч гэдэг. Эхэтваны бослогыг дарахаар улаастад татан авчирсан 2000 гаруй монгол зэрэг байгаа. Нөгөө 2000 гаруй монгол зэрэг нь хоол унд нь ингээд өлмөн зүлмэн байлгаа те бүр ийм байгаад байгаас шалтгаалаад аман дээрээс нь бас яг энэ манжуудын хитрхи дарлаад байгаа энэ болгонтой ер нь монгол ирчүүд маань нийлэн ер нь тэмцэжтэй тэр хувьсгалын галыг асааж байгаа байхгүй юу. Тэгэн гурлаа тэд нар маань тэмцээд үүмэн самун үүсгээд гэдэг. Нөгөө тэр улаастад байгаа 2000 зэрэг чинь нийлээд хятад пүүсүүдийг нь тонж дээрэмдээд тэгээд тараад нутг руугаа одчихж байгаа байхгүй. Тэгээд энэ үйл явдал ингэж гараад эхэлсэн. Тэгээд тэнд байгаа нөгөө улаастад байдаг жалхан цутгад гэж байдаг. Бас хутагт чинь нэлээд нөлөөтэй. Тэгэхээр жалхан цутгатын гэрт ноёдууд нь чуулсан байгаа. Хошин ноёдууд. Ингээд чуулахад энэ үед Чин Ван хамт орж бусад ноёдыг толгойлон за нөгөө нэг манжийн амбанд одоо өргөх бичиг барьж байгаа юм. Цаашид ийм байх юм бол те монголчууд зэвсэг барихаас өөр аргагүй болно гэдэг үгийг өөрөө тэр ноёдуудынхаа одоо амнаас сонсож толгоолоод тэгээд манжийн амбанданд хатуугаар мэдэгдэж эхэлж байгаа. За хоёул хамтаа хэлж ярьж. За тий. За чанартай амьдрын өрөөтэй Мөртөн резиденц өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За эднийх ашиглалтанд 100% орсон 20 дугаар ээлжийн 2-4 өрөө бэлэн байрнуудыг санал болгож байгаа. За энэ бол 58-аас 122 м2 бүхий байрнууд байгаа. За Мөртөн резиденц маань ус цэвэршүүлэх системийг нэг төслийн хэмжээнд суурилсан. За Мөртөн резиденцд бол усны асуудалгүй гэсэн үг байна. За мөн энийг бол би ярих их дуртай. Тактик 100% тооцоогүй гэдэг. За энэ одоо ингэж тооцоогүйгээс болоод 20-45 сая төгрөгийг одоо байр худалдаж авч байгаа хүмүүс маань хэмж чадж байгаа тийм ээ. За мөн дээрэс нь нийт 375 айлд 430 авц зогсоол төлөвлөсөн байгаа гэдэг бол үнээр хангалттай одоо авц зогсоолтой байх нь байна. За эдний одоо хамгийн хөөрхөн шийдэл нь хотхондоо дээж өргөх талбайтай гэсэн. За тэгэхээр таны одоо машин дээр одоо дээжний одоо үлдэгдэл юмуд юу гэж хэлэх муухай юм да тэг үлдэгдэлгээ хэлчихээр ямар ч сүү бол одоо тусахгүй нэ гэсэн ийм санаатай байж байна. За мөн лифт орц гарцсан хэсэг нэг юм буюу тусгай хэрэгцээтэй хүмүүс болон хараагүй хүмүүс за мөн хүүхдэд хэрэгтэйгээ дөрөв явж байгаа ийм хүмүүст маань их одоо таатай ийм шийдлийг одоо нэвтрүүлсэн байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх байна. Одоо Мөртөн резиденц байгаа. За энэ ч одоо загварын байранд байж байгаа тул тэнцэнээс очиод өрөөний зохион байгуулалт болоод тэр ашигласан барилгын материал гэх мэтчлэн өөртөө хэрэгтэй байгаа бүх мэдээлэлээ тэндээс очиод авах боломжтой. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За манай лайв үзэж байгаа үзэгчид маань бас одоо яг энэ нэвтрүүлгийг яг одоо шуудаар үзээд явж байгаа тийм. Манай алтан гишүүн болчих юм бол энэ нэвтрүүлгийг бичиж явах хэвчээ шууд үзчихдэг. Зүгээр энэ дээр нэг өгүүлбэр хэлхийг хүссэн энд хэлчихийгээс. Яагаад өнөөдөр заавал Чин Ван ханд доржийн нэвтрүүлгийг өнөөдөр заавал цацж байгаа вэ гэдэг нь бас учиртай. Нэвтрүүлгийн төгсгөлд би тэрийг нь хэлж өгнө. За 1900 оноос эрчимжих болсон саяны тэр нөгөө нэг юм бас ингэ жоохон бослог гэдэг ч юм уу тийм иймэрхүү үүмэн. Дээрээс нь яг 1900 оноос ахуулаад ханд доржийн хувьд болохоор улаастайн жинхэнэ туслагч жанжин бай болчихж байгаа тийм гэх мэтлэн энэ болгон ингэ авахцаа явчихж байгаа. За энэ болохоор яг нөгөө нэг хэлээдсэн түрүүний манжийн шин засгийн бодлого. Энэ шин засгийн бодлого гадаад Монголд газар орныг ашиглах тийм үү. Дээрээс нь тариачдыг суурьшуулах бодлого хэрэгжүүлж эхэлснээс гадна яг энтэй зэрэгцээд штэ. 1906 он гэхэд Монголд шилжин суурьшигчдын тусгай хороо гэж байгуулагдсан. Энэ хороо нь одоо нөгөө нэг Монголд ирж газар тариаланд хэрэглэж байгаа, эрхлэж байгаа хүмүүсийг те хүлээж авдаг, газар хагалах бүс нутгийг зааж өгдөг ийм хороо бүр байгуулж байгаа. За дээрээс нь одоо Монгол орны
нутгийг те газар нутгийг судалгааг гаргах хэрэгтэй байна. Хятад тариачдыг нүүлгэн суужуулах ажил хийх хэрэгтэй байна гэд энэ ажлууд ингээд эхлээд эрчимлэл явчихж байгаа. Хүссэн үсээгүй яг тэр нөгөө ноёдууд чинь уурлаад байгаа нь ийм байхгүй. Тэр шин засгийн бодлого чинь ингээд бүр нутаг оронд нь ингээд ороод ирсэн. За тэгэнгүүт Монголд нүүдлэн ирж тариа тарих болсон. Хятадуудтай тэ нөгөө бэлчээр болцолж байгаа монголчууд маань малынхаа бэлчээрийг бол ацалж байгаа. Тэгээд тэдний хооронд Монгол хятад хүмүүсийн хооронд ихээхэн зөрчил тэмцэл гарах болсон. Энэ болгоно нь нөгөө нэг хошуу ноёдууд чи ирж байгаа шнэ. Хошуу ноён чинь тухайн хошуунд болж байгаа хэргийг шийдэх ёстой шүү дээ. Гэтэл нөгөө нэг тариа тарих гэж байгаа гэд манжийн талаас ингээд хятадуудыг суужуулаад нутаг заачаад идэг. Нөгөөх нь ирсэн чинь нөгөө хятадууд нь Монгол нутгийн эзэдтэй тэ ингээд газар тариалан бол ацалдаг, бэлчээр бол ацалдаг ингээд идэг. Хооронд асуудал үүсэдэг. Тэгин гол ийм болоод байна гэдэг мэдээнүүдээ нөгөө хошуу ноёнууд чинь бүгдээрээ илгээн. А энэ болгоны чинь нөгөө улаастан одоо амбонд мэддэгтэй туслагч анжин авна гэсэн үг байхгүй юу? Ханд төрж авна гэсэн үг. Энэ болгоны чинь нөгөө удаа дараа мэдчихэд тэр болгоныг нөгөө манжин амбонд үгүй шахаад. Хэрвээ энэ байдал үргэлжлэх юм бол те монголчууд зэвсэг барихаас өөр аргагүй болно шүү гэдэг энэ үгийг ханд төрж хэлж байгаа үст те гаргаж байгаа үст. Энэ нь нөгөө талдаа манжин амбонд шахалт харуулад ингээд юм хүсэлтийг өгөөд байгаа боловч нөгөө талдаа яг нутаг оронд чинь байгаа те ийм асуудал байгаа бол бусад ноёдууд чинь бүр ингээд эхэлсэн шүү гэж нэг талдаа нөгөө үеийнхээ бас юм урайлаж тэ хөдөлгөөд байгаа хэлбэр давхар яваад байгаа байхгүй мэдээд үгээгээд байна. Тий. Тэр үзэл санаа дахиад ингэж хүргээд байгаа нэг хоёр талтай тий ийм зүйл байгаа. Тэгээ зогсохгүй нөгөө урд цагт те хятад иргэнийг монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон байсан шийдвэрийг яг энэ үед хүчингү болгож байгаа байхгүй. За ингээд бүр ингээд станер та нар яасан ч яадгийг гэж байгаа юм шиг те бүр та нарыг бол яасан ч яадгийг гэж байгаа юм шиг те бүхэл урд нь ярьсан хэлсэн бүх зүйлүүдээ ингээд зөрчил өөрчлөлт шин засгийн бодлого ингээд түрээд ороод ирсэн. За энэ мэд шийдвэр үйлдэлүүдийг ханд дорж мэдэрч бусад ноёдтой урайлан толгоолж манж гүрний шин засгийн бодлогыг удаа дараа эсэргүүцсэн заргын бичгийг илгээж. За тэгэхээр урд нь манжин хаан бол нэг удаа тулаад үтцсэн. Цэсийн хатан бол нэг удаа энэ хүнийг хартсан. Харцыг нь байр байдлыг нь ямар ноён бэ? Манжин хаанд манжин төрд үнэн ч үгүй юу гэдгийг хүртлээр нь анзаарсан байна. Гэтэл нөгөө хүн чинь дахиж нутагтаа очисноо. Чин засгийн бодлого гэдэг эндээс хэрэгжүүлэх гингууд тэндээс ингээд эсэргүүцсэн бичиг нэтэр юм явуулаад л байгаа тий. За ийм үйлдэл болоод байна гэсэн үг. За бүр нэмээд ингэсэн. Манжин төрд илэггүй юм байна. Буруу санаатай юм байна гэж үзэж араас нь тагнуул туршуул тавьж ирсэн баг. Түүний юу ярих, юу хийхийг нь анхааралтай ажиглаж байнгын мэдгэжий гэсэн баг. За ингээд түн ганцхан түүнийг биш түүнтэй холбоотой энэ үзэл санаа гаргаж байгаа хэлж ярьж байгаа ноёдуудтай бүгдэнд нь тагнуул туршуулууд тавиад юу хэлээд байгаа хин хоорондоо уулзаад байгаа яагаад байгаа гэдэг мэдээг манжийн ордон руу аваад байгаа гэсэн. Бүр нэмээд ингэж байгаа. Монголын хошуудын нутагт байгаа эрдэс эд баялагын судалгаа гаргаж уул уурхаан олборлолт хийх ажлын бэлтгэл хийж эхэлсэн баг. За одоо яах чинь гэхэлэр нөгөө харьяа нутгуудаасаа тэр газрын баялаг уул уурхаа одоо мод юу гэдгийг бүх юмуудыг сорж аавна. А тэгтээ яах чинь гэхэлэр нөгөө нэг манжийн төргийнхэн санг нэмэх гээд байгаа. Энэ сангаараа яах гээд байгаа гэхэлэр цэрэг дайны бэлтгэл энэдэр юм хийх гээд цэргийнхэн тоотлого нэмэгдүүлэх тэр нөгөө нэг орчин үеийн тэ зэвсэгдсэн аримтай болох. А дээрээс нь нөгөө нэг Европын орнуудтай хийж байгаа дайн тулаанаа санхүүжүүлэх гээд байгаа. Тийм учраас Монголын газар нутгаас газрын баялаг нь юу вэ? Энэ болгоныг судалгаад авах гэж байгаа. За ингэхдээ болохоор шүү дээ. Бээжин дэх Монголын төрийг тохиноолох яам гэж байдаг. Монголын төрийг тохиноолох яам нь Бээжинд байдаг. Тэгээд тэр яамнаас болохоор нутаг нутагтаа байгаа байгалийн баялагийг тооцон мэдүүлэх зарлиг хошуу ноёдуудыг бүгдэнд нь илгээж байгаа. А тэгэхээр одоо би бол одоо Эрдэнэтай чин хошоо чин ван те миний нутаг ийм газар байдаг. Миний нутагт ийм одоо уул хангаа ус те мод инээдэр юм байгаа. Манай голд ийм загас байдаг. Модонд маань ийм амьтад байдаг те ийм модтой гэх тэр болгоныгоо хэлж яриа гэж байгаа байхгүй. Тэгсэн чин энэ дээр болохоор чин ван ханд орж эргүүлээд захаа явуулсан байгаа. Тэр нөгөө нэг яам руу штэ тий Бээжин дэх яам руу явуулсан баг. Юу гэж явуулсан гэхээр ингэж байна. Манай нутагт сэлэнг орхон зэрэг ус ихтэй цөөн голууд байвч тэнд загас байдаг хэсэг нь түүнийг ашиглаж болох хэсгийг мэдэхгүй. Булган хан зэрэг модтой хуруу дарам тоолж болох хэдхэн уул байдаг боловч тэдгээрийн өчүүхэн ойн уулын саранд байдаг тул бид авч чадлагүй малынхаа аргал хорголоор гал түлж хоол цаага аргацаан болгодгоо. За энэ үгэн дотор юу байна бэ? Үнэхээр за манай энэ булган архангаач гэдэг ч юм уу те эн чинь бол ингээл хангаан орон маань шүү дээ те мод чулуу юу гэдэг нь бүхэл байгаль маань энд байгаа юу байгаа. Гэтэл орхон сэлэнг зэрэг ус ихтэй цөөн головтой боловч гэж байгаа зү те. Тэгэхээр өхгүй л гэсэн санаа байхгүй. Тэгтээ маш ингэж нөгөө нэг хэлснийг нь гүйцэлдүүлсэн ямар ч асуудал болохгүй яаж болохгүй яг тийм хариултыг өгч байгаа. Тэгсэн чинь нөгөө ийм хариултыг авчаад ер нь ихэнх ноёдууд иймэрхүү байр байдалтай байгаад байгаа гутал нь. За тэгвэл манжийн нөгөө нэг яамнаас чинь төрөөс чинь нүдээр үз. Очиж шалга үнэхээр энэ хэлсэн яасан үний юм үгүй юм уу? За тэгэн гутлаад Бээжингээс
одоо томилолд ирж байгаа гэсэн үг байхгүй нүдээр үзэхэд хүмүүс ирж байгаа гэсэн үг. За тэгээд тэр ирсэн манж түшмтүүд нь ирлээ. За танаа нутаг оронд шалгалтаар явж байна тий. Энэ ноёдуудыг буулгах, бууцыг нь хороог нь бэлд, хоол ундыг нь бэлд, ийш тийш явах тэмээ хөсөг морь унаа юу гэдэг нь тий. Тэр болгоныг нь бэлдээ гэж. Тэгсэн чинь нөгөө ханд дөрчин тэрнээс нь цааргалдаг. Морь унаа гаргаж өгөхгүй, ийш тийшээ авч явж нөгөө нэг ингэж нутаг орноо үзүүлэхгүй тий. Ингээд нөгөө талдаа манжийн төрийн хэргийг тасалдуулж байгаа. А мөн дээрэс нь хүрээний сайдын яамнаас дээрх судалгааг дахин нэхэхэд нь утаас нь хов хоосон цаас явуулдаг. Дахиад одоо танаа утгач ямар байгалийн баялаг ан амт юу байд юм бэ гаргаж өгөө гэхэд нь хов хоосон цаас бүр дээр нь эн чинь хов хоосон байлаадсэндээ хошуу нэний тамга дагдах хэрэгтэй. Бүр тамгач бичихгүй. Хов хоосон цаас эргэж явуулж байгаа. За ингээд ер нь бол энэ хүн яг бүр эргэцсэн юм байна те. Манжийн төрийн одоо юу гүйцэтгэхэ болсон байна. Гэх мэтлэн энэ юм нь одоо илүү баталгаатай болоод эхэлсэн гэх юм уу те. Тэгээ нөгөө талд өөрт нь бас маш том аюул ирж байгаа байхгүй. За тэгэхээр манжийн харгас бодлогод ургуутсан Чин Ван ханд орж манжийн эзэрхлээс гарахын тулд өөр улсын тус дэмжлэгийг авах санаа бодлыг өвөртлөн гадаад дотоодын худалдаачд. А дээрэс нь эрдэмтдтэй уулзаж дэлхийн байдал яг ямар байгаа юм бэ? Тэ дэлхийн ертөнцийг ямар байгаа? Одоо бид амьдраад байгаа энэ Аз төв яг эргэн тойрондоо ямар улсууд байна? Тэд нар яг ямар байдалтай байна? Үнэхээр нөгөө манж гүрэнд чинь аль улсууд нь харьяалагдсан яадгийн ийдгийн. Эднээс хамааралгүй улс орн юу вэ гэх мэтчлэн дэлхийн анирыг өөрөө бас тэр болох боломжоор тэ хүмүүсээ судлаад сонсоод ингэж байгаад байгаа гэсэн. За тэгээд яг тэр үед чинь нөгөө нэг өрнөдийн орнууд чинь одоо манжийн эдийн засгийг босгож татаж нээхийн тулд те хэд хэдэн удаагийн дайн хийцэн ерөн цөхрдүүлсэн нэлээд юм болсон байна. Тэгээд цаашлаад Английн Английн төрөмглөл төв рүү орж ирж байгаа. За тэгэхээр нөгөө энэтхэгчин одоо Английн колон гэдэг чинь те. Тэгээд энэтхгээс наашаага дахиад төв рүү орж ирж байгаа байхгүй. За ингээд тэнд одоо хятад манж одоо холбоотой. Тэгээд энд чинь гол нь бурхны шашны төв гэж явдаг далаа лам байгаа. Гэтэл тэнд чинь ингээд дайр нэвтрээд ороод ирэнгүүт далаа лам тэндээс зугатаадаг. 13 дугаар далаа лам төвдөн жамц. 1904 оны 10 сард ойр дотн шав нөхдийнхээ хамтаар төвдөөс гараад нүдэлж явсаар хагаад хүрээнд ирж байгаа. За тэр үед хүрээнд одоо нөгөө нэг өвөөгийнх нь өөрийн сууж ирсэн. Тэгээ өөрөө суудаг болсон Эрдэнэ дайчин хошоо Чин Вангийн хороо гэж бас байгаа шүү дээ, тий. За тэгээд ингэж явсаар хагаад 13 дахь далаа лам чинь хүрээнд ирж байгаа. Одоо тэнд явахдаа далаа лам Боредийн нөгөө хам лам тэгээ Агван Доржжив Ларамп гэдэг хүнийг дагаад Оросын цагаан хааны нөмөр нөлөд хорогдох санаатаагаар Монголоор дайж явж исэн баг. За ингээ хүрээнд ирсэн баг. Тэгэн гутал Чин Ван ханд Доржживд болохоор одоо өөрийнхөө өргөөнд далаа ламыг байлгаж байгаа. За далаа ламыг байлгахдаа Дандар Аграм гэж өөрийнх нь багш байдаг. Ханд Доржийн одоо номын багш нь гэсэн үг. Дандар Аграмбын урилгаар Вангийн хүрээнд өвлөж байгаа маягаар буюу 13 дахь далаа лам Ханд Дорж Вангийн өргөөнд ирж өвлөж байгаа. Далаа лам өвлжтэй Ханд Дорж Вантай жинхэнэ нөгөө нэг бүх зүйлсийг ярьж байгаа. Одоо төвдөд ямар байдалтай байгаа, цаанаас тэр Европын орнууд яг дүрмгэлж байгаа, манж ямар байдалтай байгаа, би өөрөө ямар зоригтой байгаа юм те. Гэх мэтлэн энэ болгоныгоо Ханд Дорж Вантай зөвлөлдөж байгаа. Далаа лам өөрөө хэлж байгаа санаа нь болохоор за яг Монгол улс чинь те цагаан хаант Орос улстай хил залган одоо байдаг учир те бусад гүрнүүдтэй холбоо тогтоох боломж болцоо байна. За тэгээд яг далаа лам бол тэндээс одоо хоошоогоо гэдэг юм уу те ингээд явах цаашдаа явах ингээд ажил руу явж байгаа шүү дээ те. Ингээд явахт нь тэр аяараа манай Монгол түмэн чинь бурхны шашинтай байгаа. Тэр үед эрдэмтэй номтой лам хүнд хүүгээ өгөөд эрдэмтэй номтой лам хүн болгоорой гэх тэр хүнд одоо хүүгээ өгөх те хажууд нь дагалдуулж явуулах, шавн болгох гэдэг бол одоо маш л олон хүний хүсэл мөрөөдлийн зүйл шүү дээ те. Тэр үед бол. За тэгээд Чин Ван ханд орж цүсэг бишрэл гүнзгий нэгэн тул их нэртэйгээ ярилцж хагаад монголчуудын айдлаар өөрийн төрсөн хүү бяцхан аг дэнзэн жамцаа далаа ламд шав оруулан түүний хамт утаа гүмбэнд морилгот нь бараа болон эрдэмтэй лам болоорой хэмээн нэр өгөөд далаа ламд хүүгээ дагалдуулан явуулдаг. За хүүг нь бол одоо нэрээ бид нар мэддгээр нанаа гэдэг те багт нь авгааж дуудгаар нанаа гэж дууддаг байсан. За удалгүй далаа лам бол одоо хүүгийн дагуулад явсан. Тэгээд заяын хүрээ хөхнүүрээр дамжаад утаад заларсан байна. Далаа лам удалгүй манжийн хаанд бараалгах боломж хайж эхэлсэн. За тэрнээс хойш ч бүр ингэж явсараад 1908 онд төвдийн асуудал нэгэн шийдсэний дараа манжийн хаан далаа ламыг хүлээж авч болно гэдэг. Далаа лам 3 хам болон Ханд Дорж Вангийн хүү Дэндэн жамцыг дагуулan манжийн одоо хааны өргөнд очиж байгаа, бэжэнд очиж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд хааны гадна хаалган болгон дотор хаалганых нь хооронд юм хунц цагаар ингээд зэрэгцүүлээд ингээд ерөөхдөө зам өрцсөн. Тэрнийхээ голоор ингээд шар торгон замыг засцсан байгаа гэж байна. Тэр шарга торгон замаар ганцхан далаа ламл алхаж бусад дагагчид нь тэр торгоны хоёр талаар алхах заавартай байсан.
залуу хайг дэнзэн жамц ордны сонин хачныг гайхан явсаар байгаад санамсаргүй нөгөө нэг торгон зам дээр нь гიშгцэн. Энийг нь ёслолын төшмөд харцсан. Тэгээд хүүг бариад авчих. Тэгэхээр Манжийн хааны ордны ёслолын яам гэж байдаг. Яамныхан тэр төшмөдүүд нь тэр ёслолын үйл ажиллагааг нь гүйцэтгэдэг. Тэр ёслолын зориулсан байсан хууль дүрмийг зөрчснөөс болоод хүүг нь ямарчсан бариад үлдсэн байна. За тэгээд Далай лам бол цаашаа зогсохгүй учраас өрсөлдөж явсаар хагаад Манжийн хаанд бараалахад тий үйл хэрэгээ ярьчаад гарч ирээд за нөгөө намайг дагаж явсан хүү хайч бай гэж лавлсан баг. Тэгсэн чинь ёслолын яамны төшмөл болохоор та лавринда залгаад хүлээж бай. Тэ бид дээш уламжлаад асуугаад хариу өгье гэсэн гэж. За ингээд Далай лам бол аргагүй ихэнд лаврин руу явдаг. За тэгээд явчаад хариу хүлээгээд идэг байдгүй. Тэгээд буцах хоног нь болцоод идэг. Тэгэхээр нөгөө хоногоо сунгаад дахиад загтал өгөөд бүр 2-3 хоногоо сунгаад тэгээд ёслолын яамнаас одоо нөгөө хүн маань яасан юм болоо гэж асуугаад идэг. Тэгсэн чинь та залрах газараа заларна уу? Тэ бид учрыг лавтаа мэдээд айлтгая гэсэн гэж байгаа. Тэгэхээр одоо та буцаа тий бид нар учрыг мэдээд хэлье гэж байгаа. За ингээд бүр аргагүй ихэнд Далай лам бол нутаг буцаж байгаа. За буцсан. Удалгүй эрүүгийн хэргийн яамнаас Чингман ханд дорчид Бээжинд яаралтай ирүүлэх зар хөргүүлсэн баг. Тэгэхээр одоо Чингман ханд дорчид болохоор нутагтаа очсон тий хошуудаа ингээд очсон байжсэн. Хүрээндх цахилгаан мэдээний газарт Бээжингээс ирүүлсэн хүүгийн тань би юм уу даруй ирж уулзаа гэсэн мэдээ ирсэн баг. За таагүй мэдээ аваад их хүрээнд яаран ирж өлзөйтийн пүүсээс мөнгө зээлэн замын зардлаа хийгээд өдөр шөнөгүй давхсаар агаад Бээжинд очсон. За өдөр шөнөгүй давхсаар агаад хүүгийн чинь би юм уу гэж хэлчихлээр хүн үр хөвгтөө хүн яах вэ те. Тэгээд давхсаар агаад ямар ч очсон. Эхнэр ээж мэжнэсэндээ яасан юм бол санаа зовлуулж байгаа шүү дээ. За Бээжинд болохоор Юнхэгүний сүм гэж байдаг. За энд болохоор Монгол ам нар байдаг. Тэгээ Монгол ам нарын та буусан баг. За буучаад тэндээ 80 тонтой уулзсан. Тэр хүнтэй уулзаад яг юу болсон юм бол яасан юм бол мэдсэн үү гэсэн мдээгүй ямар ч хариу юм байхгүй байгаа. Гэхдээ ямар ч би энэ мууцсан ингэ нэтрээ гэсэн гээ. За ингэж уулзж хагаад маргааш өглөө нь эрүүгийн хэргийн яамд нь очиж байгаа. Эрүүгийн хэргийн яам шүү дээ. За яваад очсон. Тэгсэн чинь ханд дорчийг явслалын төшмөл дагуулan хүлээлгийн өрөөнд оруулж ширээний ард суулгаад ойр зүрийн яриа өрнүүлж тэгэл жимсгнэр ч юм уу те ингээ цаймаар ч юм уу дайлаад байжсэн чинь гаднаас нэгэн хүн царан дээр тавьсан бүтээлтэй юм байсаар орж ирж байгаа. За тэгээд ханд дорж бангийн урд тавьсан. Одоо нэг эдээлэгний шүүс мүс гэдэг ч үлээтэй тийм юм гэж ойлгоод өөрийн хутгаа гаргаад хуйнайлсан суглаал. За тэгээд нөгөө царыг авах явцад нөгөө нэг өөрийнх нь төрсөн хүү тэгээд нөгөө нэг эрдэмтэй номтой хүн болоорой гэж явуулсан тэр хайртай хүүгийнх нь толгой нь яг тэр царан дээр байж исэн. За энийг яг уу манайхан нэг юм түүхэн чимчиг те нэг кино чимчиг эсвэл нэг юм хэтрүүлсэн хэв маяг чимчиг гэл ингээл ойлгоол ингээл нэг юм яригадаад идэг шүү дээ те. Үнэ энэ бол болсон зүйл. Хүн төлөвтний түүхэнд өөрийнх нь төрсөн хүүхдийг эдээний царан дээр тавиад төрсөн эцэгт нь барьж исэн тийм одоо харгас доромжлол тийм харгас зүйл байгаагүй маа. Энийг манаа тэр нөгөө нэг ноёд чин яг нүдэрээ үзэж биеэрээ туулж явсан юм аа. Өөрийнх нь хүүхдгээ бодохоор амар байх хэвээр тэ. Өөрийнх нь хүүхдийн толгой гэдэг болохоор. Энэ яах гэдэг нь тэгэхээр энэ зорилго нь бас ийм зорилготой цаана. Тэнд ноёдуудыг толгоолоод бичиг нээтрээ юм явуулаа те улам ингээд гаашуулаад нутаг орондоо байгаа баялагын судалгаа нээтрээ юм өгөөтөх гэхээр өхгүй ингээд өргөлзөөд идэх ч юм уу те ингээд энэ дээрэс нь анх Манжийн хаантай уулзахтаа хүртэлтэй тийм ихэмсэг байдалтай гэдэг юм уу те одоо юу гэдгийг иймэрхүү байсан. Тэгээ ер нь бол Манжийн төрд илэггүй хаанд илэггүй гэдгийг нь мэдрээд өөрсдийнхөө Монголоо гэсэн бодолтой нэг ийм нөхөр гэдгийг мэдээд за тэгээд энэ үйлдэлийг хийгээд төссөн хүүхдийн толгойг нь хүрт бид нар ингэж чадсан шүү гэж өөрт нь үзүүлээд нугарна шүү дээ нэг үн чи ойлно шүү дээ те цөхрөөд ойлхот нь хатуухан хідэн үг хэлээд авъя гэж бодож исэн нөгөө тэр төшмөлөөд байна шүү дээ тийм тэдний нүдийг өстө нүдийн оройд гаргаж нөгөө нэг хүүхдийн толгойг харчаад өөрийнхөө хүүхдийн толгойг харчаад эргээд хутгаа хойнд нь хийгээд ямар ч айж дүгссэн имээсэн ойлсон цочирдсан гэдэг юм уу тийм байр байдал үзүүлэхгүйгээр хутгаа хойнд нь хийгээд энд одоо юу гэдгийг тийм та нарын үүс шиг байна би андуурчээ гэж хэлээд хутгаа хүнд хийгээд тэгээ нөгөө нэг өстө уйлж өмчөнгууд л хилээ гэжсэн нөгөө нэг төшөмтүүд чинь ингээд баламгадаад сонирн болох үед нь толгойг нь аваад гарсан баг. За гаран гутлаа шууд хяна дээр очиод мориндоо мордол давхс Юнхэгүний сүм рүү. Тэнд л одоо ганц манай Монгол ламдар гэдэг юм монголчуудын буух боломжтой хэсэг байгаа байхгүй. Тэгээд эн чинь бас хүний нутагт явж байгаа тэнд чинь тагнуул тушуул алах бол эрсдэл мэрсдэл маш их юмтай шүү дээ тийм. За ингээд давхс. Тэгээд нөгөө нэг гарч ирээд юу болсныг мэдээгүйс нөгөө хянар нь ямар ч хүүгийнхэн толгойг харчаад таниад тэгээд уйлсан гэдэг. Уйлан гутал нь ханд бангийн хувьд ер нь бол бити уйл. Энэ муусан манж хятадуудад нулимсаа дор байгаагаа бити үзүүл.
гэж хэлээд загнаад шууд тавьсан гэж. За ирлээ эргээд ягаад Юнхэг сүмрийг очиж байгаа гэхээр мэдээж тэнд Монгол ам нар байгаа тий. Тэндээ буула хүүгийнхаа хойдохыг уншуулад тий. Бүх буян номынхны юмуудыг хийчээд за маргааш өглөө нь шууд тасалтгүй гараад тавихад жанчхүүгийн даваа хүртэл тавьдаг. Тэгээд жанчхүүгийн даваан дээр бидэнд манай урлагийнхан ч бай, киноныхан ч бай маш олон хүмүүс хэлсэн ярьсан. За яг зарим судалгаан дээр өөр гарч ирдэг ч гэсэндээ ерөнхийдөө үндсэн агуулга нь бол энэ. Нутгийн зүг хурдлан товтлох морьтнууд жанчхүүгийн даваан дээр гарч ирээд төр саадсан. Тэгж саадахтаа хандван овоон дээр хэсэгтээ уу гашуу болон зогссон. За ингэхдээ нүдний хартсан догширч отго жинстэй малгайгаа тайлан авч овооны чулуун дээр саваад манжийн фүсүүг хуу татан авч манж хэдний майлангаж шахаа марл ижигний мөр хаалганаас нааш халахын нутагт хизээч гიშгүүлэхгүйтэй гэж шазуур зун андгаалсан гэлцдэг. Гэхдээ ерөнхий үзэл санаа нь бол энэ хүн тэнд ингэж нугуулсан ч гэсэндээ тэр дотор өөрийнхөө гомдлыг, өөрийнхөө нулимсыг, өөрийнхөө тэр бачуурлыг гаргаагүй давхсаар хагаад жанчхүүгийн даван дээр гарч ирж гаргасан. Тэгэхээр эндээс бас бид нар юу хааж болдог вэ гэхээр жанчхүүгийн даван дээр гарч ирээд тэгж байгаа нь тэр нутгаас гарчлаа буюу өөрийн нутагтаа ороод ичиж байгаа. Тэгээ одоо бид нар ингээд уршаага бэжин явж байхад яг тэр жанчхүүгийн давааны дээр дүр өнгөрдөг үз. Сүүлд 1945 оны чөлөөлөх дайнаар жанчхүүгийн даваан дээр манай монголчуудын монгол цэргүүдийн маань те амиа өргөсөн цэргүүдийн маань тэр баатарлаг хөшөө байдаг гэдэг үз те. Гэх мэтчлэн тэр жанчхүүгийн даваа гэдэг иймэрхүү учиртай учраас би энийг бол үнэн гэж хэлээд ярина. За тэгээд хүүгээ алдсан, буцаад ирсэн. Ирээд гол нь тэр чинь за босод одоо хянаар ч юм уу дам дамжаад ярих л бах. Гэхдээ ээжд нь хэлнэ гэдэг хэцүү. Төрсөн ихт нь хэлнэ гэдэг хэцүү. Хүүгийнх нь бие мууцсан ингээд аав нь явсан. Ээж нь ард нь өдөр болгон санаа зовоод унтах нь оргил байсан мэдээж. За эргээд ирсэн тэгээд хүү маань өнгөрчөө гэж хэлэх хэцүү. За тэгээд яг ард түмэн дунд маань одоо манай ард түмэн дунд маань нэг юм ардын дуу гэж яригддаг ч гэсэндээ яг нөгөө талдаа энийг Чин Ван ханд дорж өөрөө зохион дуулсан гэж бас хүмүүс яриад идэг. Тэгэхээр яах вэ гэхээр нутагтаа эргэж ирчээд их нэртэй хүүгийнхаа ээжид энэ тухайгаа хэлэх гээд чадахгүй, ам нь ивлэхгүй, үнэхээр хэлэх гээд чадахгүй. Нилээн бодож бөглөсний эцэст дэрэгд нь ирээ зүгээр л энэ дууг дуулсан гэдэг. Зүүн уулын зэрэглээ байна хөө, ай нанаа минэхөө, зүглээд очисон чинь үгүй л байна хөө. Зүүд нойрон дундаа хоёулаа байна хөө, ай нанаа минэ, зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна хөө. Урд уулын зэрэглээ байна хөө, ай нанаа минэ, ухтаад очисон чинь үгүй л байна хөө. Унтах нойрондоо хоёулаа байна хөө, ай нанаа минь, унтаад сэрсэн чинь ганцаараа байна хөө. За яг энэ дууг ингээд иргэд ихнэрийнхэн дээр ихэд дуулсан гэдэг те. Тэгээд үүнээс нь ихнэр нь бол яг юу болсон бэ гэдгийг ойлгож байгаа гэж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэг багаас нь инхрийлэн өсгсөн нанаа гэдэг байгаа энэ хүүгээ алдсан. Тэгээд энэ хүүгийнхэн толгойг өөрөө авчирсан. Авчираад өөрийг нь өлгийдэн өсгсөн, өөрийг нь хайрлан өсгсөн нөгөө өвөг эцэг цэрэнд орж байхын дэргэд авчиж оршуулж байгаа. Бомгонд нь хамт оршуулж байгаа. За тэгэхээр үүнээс хойш бол одоо товчхондоо эв санаагаа нэгтгэн Монгол улсаа тусгай тогтоолох үйлсэд хүч хавсран тэмцэхийн чухлыг нэн тэргүүнд ам биеэрээ ойлгосон Хандван хамгийн түрүүнд одоо өөртөө нь үзэл санаа нэгдэх маш олон ноёдтой холбоос үлбэ те яриаг нь тогтоож эхэлдэг. За мэдээж энэ сайн оюунхан төгсөгчийн намнан сүрэн гэж эрхэм дурддах хэвээр. За энэ эрхэмтэй бол урд цагаас хулаал энэ зүйлийг ярилцж хэлэлцдэг, ойлголцдог юм байна. За ингээд үндэсний тусгай тогтнолын гол төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байдаг. Монгол улсаа дахин сэргэн мандуулахын төлөө энэ их үйл хэргийг зохион байгуулахад сайн ноён хан төгсөгчийн намнан сүрэн болон Чин Ван ханд дорж даалган цэрэн чимд гэх хүмүүс маш голлох үүрэгтэй оролцсон. За баргын Манлайбаатар дамтан сүрэнтэй 1908 онд танилцж тэгээ Монголынхон ирээдүйн тухай ярилцаж хүчээ нэгтгэн хөдлөх тухай тохиролцсон гэдэг. За ингээд 1911 оны 7 дугаар сард халахын 4 аймгийн хан ноёд эхэс дээдс хутагт хувилгаад бүгд Эрдэнэ шанзмын яамд цугларн цаашид хэрэгхээ зөвлөсөн байдаг. Ингэж явсаар цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол улс түүхийн шашнартаа нэгэн шинэ хуудсыг нээж олноо оргигдсон богдхаанд Монгол улсыг байгуулсныг тунхаглаж Монгол улсын засгийн газрыг 5 яамтаагаар байгуулж Эрдэнэ дайчин Чин Ван ханд доржийг шадар сайд, бүгд захирах сайд, гадаад хэргийг эрхлэн шийдэх яамны тэргүүн сайдаар томилдог. За ханд доржийн тэргүүлсэн гадаад явдлын яам Монгол улс тусгаар улс болсон тухайга юуны өмнө Манжчин улсад 1911 онд араас нь хаант Орос улс, Франц, Их Британи, Герман, Америк нэгдсэн улс, Бельги, Япон, Дани, Нидерланд, Австри зэрэг улсад 1912 онд албан ёсоор мэдэгддэг.
Монгол улсын тусгай тогтнолыг зөвшөөрлөхийн төлөө Ханд Доржийн дипломат шугамар тэмцэж буй тэмцэл нь эд өрнөж байсан үед нь буюу 1913 онд Бээжингийн тунхаглахын дагуу Орос хятад Монгол улсын 3 этгээдийн хэлэлцээрийг хяах дотноо хийх санал гардаг. Ханд Дорж намнан сүрэн нар хэлэлцээр томилогдсон төлөөлөгчдийг шууд дээрээс нь удирдах бүх мэдээлэл удирдамжаар хангаж байсан бөгөөд санаан зоргоор болохгүй байсан тул тэр төлөөлөгчдийг эргүүлж татаад оронд нь биднэрт тэр хүмүүсийг өгөөч төлөөлөгчдийг өгөөч гэж Орос болон хятадын талаас хүсдэг. Хашир сууж хал үдсэн сайд Ханд Дорж даш зав дамдын сүрэг нарыг солихгүй хэмээх бодлого баримж хятадын талыг баримтлагч Эхэс ноёд хутад хувилгаад нар таалагдаагүй учраас Ханд Ванг улс төрийн тавцангаас зайлуулах арга сүйгчилж эхэлсэн байдаг. За ингээд 1915 оны цагаан сарын шөнийн 8-нд 1915 оны цагаан сарын шөнийн 8-нд тавцангаас зайлуулах арга сүйчилж эхэлсэн байдаг. 1915 оны цагаан сарын шөнийн 8-нд Богд хааны ордонд цайллага болсон. Цайллагт оролцоод гарч ирсэн Ханд Ван хоёр хяан өөрийнх нь жороо моринд мордуулсан байдаг. Өөрөө жороо морь ундаг гэдэг чинь хоёр хяан жороо моринд мордуулсан. Ингээд жороо моринд мордуулангууд хар хурдаараа тавигдсан гэдэг. Нөгөө хоёр хяан араас нь ноёноо гүйцэлгүй тавхисаар агаад ноёныхоо өргөнд ирсэн чинь ноён нь ирээгүй. Тэгээд нөгөө нэг ноёныхоо өргөөг хариуцдаг нэг даамал гэдэг юм уу тэр хүндээ ноён ирээгүй юу? Яасан тойр чинь ноёноо яачаад ирж байгаа юм бэ? Энэ үйл хэрэг зориулж та хоёрыг шилж сонгож хамт явуулсан штэ гэж ярьсан тухайч бас гарч ирээд байдаг заримдаа. За тэгээд тэр үйл хэрэг зориулаад бүр сонгож тэр хоёр хяаг явуулаад байтал та хоёр ноёноо алдсан байна гэдэг. За тэгин гутлаа галс эрс урал болоод нөгөө 10 гаруй морьт нөгөө босгоод бүгдээрээ эргэн тойрондоо ноёныгаа хайж эхэлдэг. Хайж явсараагаад одоогийн инх таймны гүрний урд багны орчимд бусдын гарт зэрлэгээр хороогдсон амь насаа алдсан байгаа ноёныгоо олсон байдаг. Тэгээд тэнд амь насаа Чинван Ханд Дорж маань алдсан. За тэгээд түүнийг алагдсны дараа одоо бидний яриад байгаа тэр хяактын хилцээр гэдэг. Хяактын хилцээрд орж байсан төлөөлөгчдийг Орос хятадын талын хүссэн хүмүүсээс сольсон. Гэрээний агуулга өөрчлөгдөж байгуулсан хяактын гэрээ нь Монголын тусгаар тогтнолд ашиггүйгээр харамсалтайгаар эргэсэн буюу Монгол улс 11 он тусгаар тогтнолоо зарлаад тэгээд 5 замын байлдааныг хийж өвөр Монголын ах дүүсээ хятадын манжин савраас чөлөөлөөд эргээд нэгдсэн Монгол улсаа байгуулах гэж тэмцээд түүнийг нь дарах гэж хятад Монгол Орос гурийн хамтарсан тэр хяактын гэрээр хийгдээд тэр гэрээгээр Монгол бол хятадын нэг мужаа гэж хүлээн зөвшөөрөөд монголчууд өөртөө тусгаар тогтносон тэр эрхээ алддаг. Тэгээд түүний араас юу болдгийг мэдчихэж байгаа. Хятадын цэрэг хүрээнд ирдэг. Богд хааныг хаан ширнээс буулгадаг, өвлийн ордонд нь хордог. Дээрээс нь хятадын ерөнхийлөгчийн зургийн өмнө Богд хааныг нь өвдөг сүгдүүлдэг. Гэх мэтчлэн энэ үйл явдал болдог. За ингэж бид нар үр хүүхдийнхаа амиар өөрийнхөө амиар өнөөдрийн тусгаар тогтносон бие даасан дархан хилтэй эрхчлөөтэй аюулгүй энэ Монгол улсыг олж авсан юм аа. Алтан ургийнхаа ноёдын хүчинд бид нар өнөөдөр ийм эрхчлөөтэй энх тунх цагаан сарыг тэмдэглэхгүй гэдэл наадам хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу гэл. Тэр алтан ураг ноёд тэр түүх хамаатаа мө гүм үү гэдэл юу гэдгийг одоо бол тийх болсон гэж нэгний гач тэр ингээд хүссэн болгоноороо харааж өрөөж ийм эрхчлөөтэйгээр амьдарч байгаа. Гэтэл биднийг нэгтгэж байгаа зүйл чинь бидний энэ тусгаар тогтнол энэ зүйлүүд маань Монгол хүн төрдөө итгэхэ болцсон. Монгол хүндээ итгэхэ болцсон. Хэн дуртайгаа хэнийг ч хамаагүй юу гэж харааж болдог ийм ийм ботархаа болгоцсон биднийг. Энэ үйл явдал чинь тэр 20 дугаар зуунд өрнсөн монголчуудыг үүх дүүхэлсэн салгаж, алтан ургийн ноёдыг нь алж устгаж, түүний хөрөнгүүдийг хурааж, лам хотогтуудыг нь алж хурааж, сүм хийдийг нь шатааж, монголчуудыг түүхэлсэн салгацсан хойно хор уршиг нь энэ. Бид нар нэгдэж чадхаа болцсон ийм болцсон. Гэтэл бид нарыг нэгтгэхийн төлөө 220 жил дарлагдсан байсан тэр төмнийг босгож эргэж тусгаар тогтнолын зарласан улсууд чинь энэ хүмүүс. Тийм учраас би өнөөдөр нөгөө шинийн бид нар бас яриад байгаа шинийн 8 гэж байхгүй 7-оос шууд 9 үсэрч байгаа гэж хэлээ гэх мэтлэн. Тэр нь надад хамаа байхгүй. Гэхдээ 1915 оны сар шинийн 8-нд энэ хүнийгээ бид нар алдсан байдгийг шүү. Энэ хүн бидний төлөө амиа өргөсөн байдаг.
За баярлалаа нушаа. За. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын өрөөтэй Face Construction болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosso компьютер компани бэлтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 хостолгооны од өндөр радиогоор хүрсэн. За нушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.